Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр амьсгалын талаар бясалгалтай холбож ярих бодолтой байлаа. Тэгээд материалууд цуглуулад уншаад сонирхоод эхэлсэн чинь амьсгал гэдэг маань зөвхөн бясалгал хийдэг хүмүүст төдийгүй бүх хүнд хамааралтай маш чухал том сэдв юм байна гэдгийг ойлголоо. Бидний эрүүл мэнд, зан байдал, амьдралын чанарт хамгийн их гүн, хамгийн хүчтэй нөлөөлдөг. Тэгээ бүр шууд нөлөөлдөг ийм хүчтэй хэрэгсэл. Тэгээд хүн болгонд энэ байж идэг үн төлбөргүй ийм хүчтэй хэрэгсэл юм байна гэдэг ийм ойлголттой болоод эрүүл мэнд талаас нь өнөөдөр тайлбарлая гэж бодлоо. Тэгэхээр ийм нэг судалгаа байд юм байна. Дэлхийн хүн амын ойролцоогоор 90 орчим хувь нь буруу амьсгалдаг гэсэн ийм нэг судалгаа байд юм байна. Тэгэхээр юуны түрүүнд бид нэр зөв амьсгаа, буруу амьсгаа гэдгээ ойлгож авах энэ бол маш чухал эхний алхам байж таарна. Зөв амьсгал гэдэг маань бид нэр зөвхөн хамраар амьсгалаа аваад агаарыг сороод буцааж хамраар гаргах энэ үйлдэл бол зөв амьсгалын хамгийн эхний чухал үйлдэл байдаг юм байна. Тэгээд аажим бөгөөд гүн амьсгалах нь бидний эрүүл мэнд, санаа сэтгэлийн байдал бүх зүйлд нөлөөлдөг ийм чухал зүйл юм байна л да. Буруу амьсгал гэхлээр яг саяны эсрэгээр амаараа амьсгалдаг, дээрэс нь богинохон гүйхэн ийм түргэн хэмнэлтэй гэдэг юм уу те. Яг ийм байдлаар амьсгалах нь энэ бол буруу амьсгалд тооцогддог юм байна. Ер нь энтгэгчүүд эрт дээрээс ахуулаад энэ амьсгалын талаар маш гүн мэдлэгтэй ийм ард түмэн юм байна. Тэгээ энэтхэг эмэгтэйчүүд, эхчүүд дөнгөж төрсөн няраа хүүхдээ унтчихт нь амаа ангайцсан байдлаар унтчихвэл аль болохоор амыг хамхиад хамраар намсгалуулахыг хичээдэг. Энэ тал дээр илүү санаа тавьд юм байна. Тэгэхээр энтгэгчүүд хүн заавал хамраар амьсгалах ёстой. Энэ бол бидний физиологийн хамгийн зөв үйлдэл гэдгийг ямар нэгэн байдлаар мэддэг. Энэ талаар хангалттай их мэдээлэлтэй ийм ард түмэн юм байна л да. Тийм ч учраас энтгээс маш олон амьсгалын, бясалгалын том багш нар энэ гигантнүүд төрсэн байдаг нь үүнтэй холбоотой байж магадгүй юм тийм ээ. За тэгэхээр эрүүл амьсгалын талаар буюу зөвхөн хамраараа амьсгалах үед хүний биед физиологийн түвшинд ямар үйл явдал болдог талаар тайлбарлая. Хүн хамраар амьсгалах үед юуны түрүүнд хамрын доторх төр үс, хамрын хөндийн салс бүрхөвчүүд зэрэг нь гаднаас орж ирж байгаа бохирдол, гадны бие, тоос, шороо, дээрэс нь өвчин өсгөгч ням бактери элдв тийм зүйлсийг өөртөө наалдуулж шүүж авдаг хамгаалтын давхарга байх нь. Дараа нь хамрын дотор хамрын хөндөгөр урсаж өнгөрч байгаа агаар нь тодорхой хэмжээний чийгшил авдаг байх нь, дээрэс нь хангалттай юм дулаан бүлээн болж өгдөг. Ингэснээрээ уушиг руу агаар ороход хамгийн тийм аятайхан өвчлүүлэхгүй, цочроохгүй ийм болж чаддсан юм байна. Харин амаар амьсгалах үед яадаг вэ гэхээр тэр нөгөө ямар ч байсан тоос шороо зэргийг шүүх боломж багтай, бохирдолтой ийм агаар шууд уушиг руу орох магадлал илүү өндөр болно те. Энэ бол ойлгомжтой. Дээрээс нь орж иж байгаа агаарыг хангалттай хэмжээнд чийгшүүлж амжихгүй. Тийм учраас бидний хоолоо аргадаг шөнө хамар битүүрчээд унтлаа гэхэд өглөө ямар таагүй те хоолоо маргасан ийм байдалтай сэрдэгүүлээ бид бүгд мэдж байгаа. Мөн хүйтэн агаараар амьсгалаар амаараа агаар авсан үед шууд хоолой цээж рүү хүйтэн агаар орохыг бид бас мэдэрдэг те. Тэгэхээр хамраар амьсгалж байгаа энэ саяны хэлсэн дурдсан сайн талууд амаар амьсгалах үед байхгүй болчдөг, биелэгдэж чаддгүй гэсэн үг байна. За энэ бол бид бүгдээрээ мэддэг ийм энгийн мэт зүйлүүд. Үүнээс гадна бидний мэддэггүй олон зүйлүүд байдаг юм байна. За юуны түрүүнд хамраар амьсгалж байгаа үед хамраар агаараа сорж аваад буцааж гаргаж байгаа энэ тохиолдолд ингэж амьсгалж байгаа үед бидний хамарт байх одоо тодорхой булчирхай юу гэдгийг те ийм юунаас бүтцээс нитрик оксид буюу азотын эсэл гэсэн ийм бодис ялгараад бидний амьсгал, бидний цуснд тархт юм байна. Зөвхөн хамраар амьсгалж байгаа үед.
За тэгэхээр энэ бодисын үйлдэл нь юу байх вэ гэхээр юуны түрүүнд бактери, вирусын эсрэг үйлчлэгтэй, өөрөөр хэлбэл ариутгах ийм чанартай байх нь гэсэн үг. Нэгсэндээ бидний бас дархлааны нэг хэсэг байх нь. Нөгөө талаар маш чухал бас нэг үүрэгтэй байдаг нь бидний цусны судас болон уушгины амьсгалын замын цагаан мөгөөрсөн хоолойг тэлж өгөх үүрэгтэй байдаг юм байна. Өөрөөр хэлбэл бид хамраар амьсгалснараа илүү тайван амгалан ягаад гэвэл нэг цусны судас маань тэлсэн байдалтай байгаа болдог учраас бид илүү тайван амгалан байж чаддаг байна. Нөгөө талаар амьсгалын замын элдв асуудалтай хүмүүс юм уу бактери, астма гэх зэрэг асуудалтай хүмүүс хамраар амьсгалах үед уушгины тэр мөгөөрсөн хоолойнууд нь тэлж өгөх нь өөрөөр хэлбэл тийм өвчтөн хүмүүсийн зовир нь тодорхой түвшинд багасах, намдах ийм нөлөө үзүүлж чаддаг байна. Тийм болохоор амьсгалын замын элдв асуудалтай хүмүүсийг аль хоор хамраар нь амьсгалуулахыг хичээх хэрэгтэй байх нь. За нэг зүйл ийм байна. Хамаар амьсгалж байгаа тохиолдолд дээрх тэр саний хэлсэн ийм чухал үүрэг энэ функцүүд ажиллахгүй гэсэн үг. За ингээд цааш нь ярих юм бол энэ тал дээр наривчлсан судалгаа хийсэн орчин цагийн ийм ном бүтээл материал гэх юм бол Джеймс Нестер гэдэг хүний амьсгал гэдэг нэртэй ийм ном байдаг юм байна. Тэгээд тэр ном дээр дурдсанаар бол энэ хүн өөрөө амьсгалын замын өвчтөй байсан юм байна. Жил болгон хатгаа аваад олон хоногоор эмнэлэг сувлэлд хэвддэг, даралтны өсдөг, толгойн өвчтөй, нойр муутай, зүрх савладаг гэдэг ч юм уу ийм олон асуудалтай залуу хүмүүртлөө тухайн үед 20 хэд настай байсан байдаг. Тэгээд тийм үедээ Америкт нэг тийм энэтхэгийн амьсгалын йогийн ийм хичээл сургалт байдаг. Тэнд очих юм бол наад асуудал чинь хийм болно гэд хүнээс сонсоод тэгээд тэр газар очиод амьсгалын заслаар өөрхөн энэ өвчин зовлон асуудыг шийдэж чадсан юм байна. За тэгээд энэ хүн энэ дээр ажиллаад судалгаа хийгээд өөр дээрээ нэг тийм туршилт хийсэн юм байна. Энэ яадаг вэ гэхээр 10 хоног хамраа таглаад хамраа битүүлж байгаа зөвхөн амаар амьсгалд 10 хоног амьдарч үзжээ. Тэгэхээр энэ яг энэ үед яасан бэ гэхээр толгой нь маш хөвддөг болсон, нойргүйдэлтэй болсон, дээрэс нь зүрхний хэм алдагдаад зүрхэн дэлсээд маш хэцүү байдалтай болсон, цусны даралт ихссэн, амьдралын чанар маш муутсан, тамиртынхээ их муутай болсон ийм шинж тэмдгүүд илэрсэн байна. За тэнгуутаа сүүлдээ тэр туршилтаа өнгөрөөгөөд дараагийн 10 хоногт нь яг тухайн үеийнхаа хэрэгжилж исэн хоол унд одоо өдөртөн хийжсэн үйлдэлүүдээ яг тэр чигээр адилхан хийгээд зөвхөн хамраар амьсгалаад байж үзэж. Ингэнгүүт хамраар амьсгалаад эхлэнгүүт нөгөө түрүүчийн элдв зовирууд маш хурдан хугацаанд түргэн алга болоод дээрэс нь өөрөө илүү их хүч чадалтай, энергитэй, амьдралын эрч хүчтэй ийм болж чадсан байна. Тэгэхээр эндээс юу харагдах вэ гэхээр хүн бол ердөөл хамраар амьсгалах ёстой юм байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрч байгаа юм. За тэгээ бидний мэдхгүй зүйлс гэхлээр нэмээд хэлэхэд хамраар амьсгалж байгаа тохиолдолд бид илүү их тайван байдаг байх нь мөн эмэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн сарын тэмдэгтэй холбоотой яг энийг нь зохицуулж өгдөг тэр функц бол хэвийн байж чаддаг байх нь өөрөөр хэлбэл амаар амьсгалж байгаа эмэгтэй хүн бол сарын тэмдгийн хямрал гэдэг ч юм уу те ийм дотоод тийм дааврын хямралд өртөх нь илүү их байх магадaltaй гэж хэлж болох нь байна. Мөн шөнө хүн унтахад хамраар амьсгалж унтж чадж байгаа тийм хүн бол одоо юу гэдэг хүн унтахаас өмнө жоохон юм шингийн муугаад шөнө ингээд шээс нүрээд давсган чинээд босох мэдрэмжтэй болоод сэрээд идэх штэ. Хүн хамраар амьсгалж байгаа тохиолдолд шөнө сэрхэн цөөн байдаг байна. Энэ одоо юу гэдэг тэр давсаг чинлээ гэдэг ч юм уу өөр бусад тийм таагүй мэдрэмжүүд бид мэдрэгдэхлээр тэр тиймэрхүү мэдрэмжүүдийг тодорхой хэмжээгээр ингээд зөөллөөд дарангуулах маягтай ч юм уу те нэгсэндээ хүнийг илүү гүн унтуулж амраахад зориулагдсан гэмээр те тэр нойрыг нь хамгаалах маягтай ийм үйлдэлийг үзүүлдэг даавар мөн зөвхөн хамраар амьсгалах үед ялгардаг юм байна. Гэх мэтчлэн олон зүйлүүд бидний хувьд хамраар амьсгалах үед маш ашигтай ийм зүйлүүд хүний биед явагддаг ийм физиологи үүсгэгдлүүд байдаг юм байна. Тэгэхээр бид нар юуны төрөнд
хамраараа амьсгалж сурах хэрэгтэй. Хамраараа амьсгалах тал дээр илүү анхаарал тавих хэрэгтэй болох нь зөвхөн өөрсдөө төдийгүй өөрсдөө одоо үр хүүхдүүдийг нялх тэр балчир хүүхдүүдээ шүн унтахтаа ам нь ангааж унтж гэнэ амаараа амьслаад байна уу эсвэл хамраар амьсгалж гэнэ үү гэдгийг анхаарах хэрэгтэй болно. Тэгэхээр олон хүүхдүүдийн хувьд олон хүний хувьд хамар нь битүүрдэг маягтай те эсвэл хамрын ямар нэгэн гэмтлээс болоод зөвхөн амаараа амьслаад их ийм хандлагатай бас болцсон байдаг. Ийм хүмүүсийн хувьд ер нь маш их бухимдалтай, стресс ихтэй ийм болцсон байдаг байх нь. Тийм болохоор хүүхдүүдтэй ямар ч байсан нэг хамрын цэвэрлээд хэрвээ нус их гардаг ч юм уу те хамар нь битүүрдэг ийм байх юм бол шалтгааны одоо эмч нартай ярилцах хэрэгтэй. Хүний биед одоо бадган салст гэж нэрлэгдэг те уламжлалтын талаасаа тийм салст ихтэй байх юм бол одоо нус их гарах ч юм уу эсвэл одоо чихэрлэг хүнс бол бас хүний биед салстыг их үүсгэх нөлөөтэй байдаг гэдэг ч юм уу те бид бас маш олон зүйлийг мэдэх ёстой болж таардаг. Хооллолт маань хэвэн байх ёстой гэдэг ч юм уу олон зүйл дээр бид анхаарал тавих ёстой болж таарна. Тэгээ ямар ч байсан бид хамраараа амьсгалж сурах ёстой байх нь шүн унтахдаа амаа хамхиж зөвхөн хамраараа амьсгалахыг хичээх ёстой болж таарх нь. Мандуулын подкастыг та бүхэн үздэг бол тэн дээр нэг амьсгал сургагч, амьсгалын дасгалжуулагч мөнх сайхан байхаа би нэрийн сайн санахгүй байна. Тийм залуугийн нэг яриа байгаа. Яг тэр подкастыг олж үзвэл тэнд бас маш гайхалтай тийм сонирхолтой мэдээлэлүүд байдаг, ярьсан байдаг. Шүн ингээд хамраараа өөрийн мэдлгүй амаа ангаачаад амаараа ингээд амьсгалаад унтдаг хүмүүсийн хувьд их хорхирд юм байна. Тэгэхээр тийм хүмүүс аль болохоор нэг хамраар амьсгалж сурах энэ дадлыг өөртөө суулгах дээрээс нь ийм зориултын амны хаалт, амны наалт гэж байд юм байна. Тэр амны наалтыг амандаа наачаад унтаж сурах юм бол хэрвээ үнэхээр одоо хамар нь байнга битүүрдэг тийм ийм асуудал, эрүүл мэндийн асуудалтай биш л бол амаа ингээд наачаад унтахад илүү гүн нойрсдог байх нь өглөө сэрэхтэй илүү гүн сайхан амарч чадсан тамир хүч тэнхээ ихтэй ийм босч ирдэг байх нь. Тэгэхээр хүүхдүүдээ хүртэл анхаарад хүүхдүүдийнхээ аманд нь тийм зориултын амны наалт наагаад тэр нэг хаана зарагддаг гэдгийг би сайн мэдэхгүй байна. Тэр подкастын доор ямар нэгэн линк ч юм уу тийм хаяг ямар нэг артик юу байгаа байх. Тэр та бүхэн сонирхоорой. Тэгээд нөх хүүхдүүдээ амын ингээд наачаад зөвхөн хамраар нь амьсгалуулад унтахад бид нөгөө хүүхдүүд маань илүү сайн унтж амардаг, илүү их цовоос хэрэглэн босч ирдэг байдгийм байна. Тэгэд нэмээд хэлэхэд нөх хүн хамраараа амьсгалахгүй амаараа амьсгалаад ирэхлээр анхаарал нь их төвлөрч чаддгүй. Яг гэвэл хүн амаараа амьсгалж байгаа тохиолдолд илүү их нэг одоо уушгины дээд хэсэг буюу цээжний дээд хэсэг илүү их идэвхтэй ажилдаг. Нэгсэндээ бидний амьсгал ийм богинохон түргэн ийм гүйхэн байдгийм байна. За энэ тохиолдолд яадаг вэ гэхээр хүн илүү бие махбод маань илүү стрессийн тийм горим руу шилжчихдэг автоматар. Ингэж богинохон гүйхэн амьсгалж байгаа тохиолдолд ийм ойрхон те ингэж амьсгалж амаар амьсгалж байгаа тохиолдолд тархи маань ямар сигнал авдаг вэ гэхээр за энэ бол нөгөө юуны зүгт эсвэл тулалд гэдэг бидний нөгөө бие даасан мэдрэлийн тогтолцооны хувьд симпатик тийм горим идэвхжээд аюулаас сухтаах ийм байдлыг тархи маань хүлээж аваад бие махбодыг албаар тийм горим руу автоматар шилжүүлчихэд юм байна. Нэг ёсондоо бид нэр яг стрессийн байдалд байх уу эсвэл тайван амгалан байх уу гэдэг юм уу те яг бие махбодынхоо симпатик нервийг идэвхжүүлэх үү парасимпатик гормыг идэвхжүүлэх үү гэдгийг амьсгалаараа шийдэж болох түнд нөлөөлөх боломжтой гэсэн үг байх нь. Тэгэхээр хүн амаар амьсгалж байгаа тохиолдолд хизээч тийм тайван байдгүй байнга стрессийн байдалтай. Одоо манай ер нь манай гэлтгүй дэлхийд ярил тийм байгаа те офисын ажилтай дандаа суугаа ажил хийдэг компьютер дээр юм шивдэг гэдэг ч юм уу те ийм суугаа ажилтай хүмүүсийн хувьд бол байнга тонгойсон нуруу бүхтээсэн маягтай ийм биеийн тэр одоо постчер те ийм хэлбэр тэр ийм байдалд суудаг. За энэ тохиолдолд хүн хизээч тийм гүн гүнзгий амьсгалж чаддгүй нь байна. Өөрөөр хэлбэл хамраар амьсгалахгүй хөвчлэн амаа оролцуулаад амьсгалаад байдаг. Энэ тохиолдолд бидний бие махбодын далд тухамсартаад тодорхой түвшинд заавал стрессийн байдалтай байгаад их боломж биднээс бие махбод талаасаа өөрсдөж мэдхгүйгээр ингээд үүсгэсэн байгаад юм байна л да. За ийм байдалтай ажиллаж байгаа хүн бол тэгэл нэг л таагүй тухгүй юм бол маш хурдан
дүрс хийж уурлахад бэлэн ч юм уу те. Ёстой л нэг дэлбэрэхэд бэлэн бөмбөг гэдэг шиг л иймэрхүү төвшөнд байгаад их магадaltaй болчихж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь илүүдэл жинтэй гиз гүзээ ихтэй хүмүүс бол хэвлийн амьсгал буюу хүн тэр амьсгалыг хийж чаддгүй. Дандаа юм богинохон цэежний дээд хэсгээ, уушныхаа дээд хэсгийг ашигласан маягтай тийм амьсгал хийгээддэг. Ягаад гэвэл нөгөө гидсний хөрхий бүндийтэл доороос нь өвцнийхэн доороос нь тулчна. Дээрэс нь нөгөө хүн маань ингээд бүтээх маягтай ингээд суучна, уцаа маажна, эсвэл ажиллаа хийхтэй ингээд суугаа байдлаар ажиллахдаа хизээч тийм гүн амьсгал авах үз тийм байдалтай биеийн хэлбэр тэр байршлыг зөв ингэж гаргаж чаддаггүй. Тийм нөхцөл байхгүй болчдөг. Тийм учраас бид бүхэн нэг гиз гүзээ багтай гоё фитнес маягийн те фит биетэй гэдэг ч юм уу аль хоор л эрүүл байх нь бидний хувьд маш чухал байдгийн байна. Тэгээ тэрний түүнд маш гүн нөлөөлдөг маш хүчтэй нөлөөлдөг энэ зүйл нь амьсгал байдгийн байна гэдгийг та бүхэн айгүй сайн ойлгож авах нь чухал юм байна шүү. Тэгэхээр стрессгүй те зан авирынхаа байдал тэр дотоод мэдрэмжийн төвшөнд мөн эрүүл мэндэд шууд утгаар нь хамгийн их том хөрөнгө оруулалт хийж байгаа зүйл маань энэ амьсгалын талаарх мэдлэг бидэнд юуны төрөнд маш чухал юм байна. Энэ тал дээр бид нар ер нь хүн болгон зүгээр л за би хүссэн үсээгөө амьсгалж байгаа юм шиг нэгэд энд анхаарал тавихгүй ач холбогдол огтхгүй явууддаг. Энэ маань буруу юм байна шүү залуучуудаа. Тэгэхээр бид зөв амьсгал сурах хэрэгтэй юм байна. Үүн дээр анхаарад илүү их мэдээллийг одоо интернетээс ч юм уу те бүхий л газраас олж авч болно. Мэдээлэл бол хангалттай их байгаа. Хамгийн гол бид өөрсдөө тоохгүй хинэггүй яваад тэгэл болохоос биш мэдээлэл хангалттай байгаа. За тэгээд өшөө нэг бас нэг мэдээлэх ёстой зүйл бол юу вэ гэхээр сүүлийн одоо нэг 200-аад жил 200-300 жил ч юм уу нөгөө энэ буудай талах тариа энэ цагаан гурил эдгээр ийм зөөлөн ийм хүнсний бүтээгдэхүүнүүд бий болсоос хойш маш их боловсруулсан бүтээгдэхүүнүүд хүмүүс хүнсэндээ хэрэглэх болсон. Ялангуяа цагаан арьстай хүмүүс төрүүлж энэ юунд шилжсэн байдаг. Тэгээ энэний хор нөлөө нь юу вэ гэхээр нөгөө бидний энэ бие махбод энэ физиологийн гол шин чанар маань энэ хатуу ийм зажлуур ихтэй тийм хүнсийг бид нэр идэх ёстой. Эрүүний тэр одоо бүтэц энэ бүхэн маань энд зориулагдсан байдаг. Тэгсэн чинь нөгөө их хүч гаргаж, чадал гаргаж идэх ёстой тийм хатуу хүнс байхгүй болчихлоор бараг зайлшгүй залгиж болох үеэр ийм зөөлөн ийм хүнс ихээр хэрэгэлдэг болсонтой холбоотой эрүү их сул хүч муутай болсон юм байна. Энээс хамаарат нэг байгалийн зам гэдэг ёсоор аль ачаал өгөхгүй сулхан байлгаад байгаа амраагаад байгаа зүйл маань явандаа бүр сулраад маш идэвхгүй болдогтой яг адилхан нөгөө орчин цагийн хүмүүсийн эрүү нүрийн энэ хэвийн байдалд асуудал үүссэн юм байна. Ямар асуудал вэ гэхээр эрүү нь суларсан, жижигэрсэн. Тэгээ эрүү жижигрээд ирэхлээр хүний амны хөндий багасчихдээ байна л да. Амны хөндий багасна гэдэг маань тэрнтэйг яг адилхан хамрын хөндий бас багасдаг. За энэтэй холбоотойгоор угаасаа одоо юу гэдгийг хамраараа биш амаараа голцоо амьсгалах хандлагатай хүүхдүүд ихээр төрдөг болсон. Тэгээ ийм хүүхдүүд бол маш ууртай уцаартай хөдөлгөөний хэд идэвхжэлтэй болсон ийм асуудалтай хүүхдүүд маань өвчлэн амаараа амьсгалт хүүхдүүд байгаа тийм судалгаа бас байдаг юм байна. Гэх мэтчлэнгээр олон зүйлүүд байна. Тэгэхээр бидний хувьд тэр одоо монголчуудын хувьд энэ цагаан гурилан бүтээгдэхүүн ч юм уу та ийм зөөлөн ийм хоол хүнс бол сахинаас орж ирсэн байгаа. Миний бодлоор бол тийм нэг одоо 80 100 жил болж байгаа юм уу? Ялангуяа хот суурин газрын хүмүүсийн хүүхдүүд бол ааруул хурууд тийм идэх нь бага. Тэгээд дандаа зөөлөн хүнс иддэг ч юм уу тийм ийм байдлаар өсчихлөөр эрүүн сулраад эрүүний тийм одоо сул болон тийм хэмжээнд жижигэрх ийм төсөл байдал үүсчихдээ юм байна. За ингээд хэмжээ нь баслаар сая амьсгалд шууд нөлөөлчдөг нь энэ шинжилгээгээр тодорхой болсон байна л да. Дээрээс нь амны хөндий ингээд хэмжээнд багасах маягтай болоод ирэхлээр хүнд угаасаа ургах ёстой тэр ахтараа гэж ярьдаг тийм ээ. Тэр ахтараа маань ингээд хөндлөн ч юм уу байрал нэвгүй болчоод заавал мис ажилбар хийж нөгөө шүдийг зайлуулах ёстой болдог шаардлага нь анхнаасаа нөгөө эрүүндээ ачаал өгөхгүй дандаа зөөлөн мэдчихсэний бас нэг дам нөлөө байж болох юм боломжтой гэдэг явсан юм судалгаа бас байдгийн байна. Гэх мэтчлэн. Тэгэхээр манай монголчуудын хувьд хүүхдүүдэд хатуу өөрсдөө ч гэсэн адилхан хатуу ааруул ээзгий
идчих хэвээр гэдэг ч юм уу те. Энийг нь буцаад сэргээгээд аль болохоор ирүүл яг айгүй сайн тийм хатуу аруулууд хүүхдүүдэд өгөөд өөрсдөө ч идчихвэл сайн байдаг байх нэ. За тэгээд дээрэс нь нөө шүдээ хоёр ингээд юугаа шүднүүд ингээд товших маягтай ингээд байна гэдэг маань энэ бас тэр шүд рүү очиж байгаа бөөлний цусан хангамж болон шүд илүү сайн сууж бэхжих юм нөхцөл болдог гэдэг ч юм уу ийм дасгалууд энгийн юмнууд байдаг шүү дээ тийм. Иймэрхүү зүйлүүдийг бид нэр сэргээж өөрсдөө чийгээд хүүхдүүдэд бас хийлгэж юм зөв юм байна шүү. Нэгэсэндээ бидэнд нэг биднээс ааруул гэдэг нэг гоё юм гайхалтай хүнс байгаа учраас дэлхийн бус орнуудын бусад хүмүүсээс цагаан арьснуудаас илүү хүчтэй, хүчрхэг, эрүүл сарвал ийм эрүү нүртэй те ийм зажлуур энэ бүхэн маань эрүүл сарвал байх үнээс улбаалаад бидний амьсгал эрүүл байхын боломж бидэнд илүү байгаа юм байна. За тэгээ цааш нь амьсгалтай холбоотой асуудал юу вэ гэхээр хүний уушигны багтаамж маш чухал байна. Хүний нас те хэр их наслах нь уушигны багтаамжаас шууд хамаардаг гэдэг ийм нэг үг байдгийм байна. Өөрөөр хэлбэл том сайхан багтаамжтай уушигтай хүн илүү урт наслана гэж ярьдаг юм байна. Тэгэхээр бид зөв амьсгал маань хамраараа айжхан агаарыг сороод тэгээд хевлийгээ яг амьсгаа авах үедээ хевлийгээ бөндөлгөөд нэгсэндээ энэ маань хевлийн амьсгал болчихоо. Энийг бас өвчтний амьсгал гэж бас өөрөөр хэлдэг юм байна. Тэгээ нөө хевлийгээ бөндөлгөөд буцаагаад амьсгалаа гаргахтаа хевлийгээ багасгаж бүр ингэ дотгошоогоо татж байгаа маягтай. Тэгээ ингэж амьсгалд сурах хэрэгтэй байна. Энэ бол нөө гиз гүзээ багтаа хүмүүст илүү боломжтой. Тэгэхээр нөө нэг энэ хевлийн амьсгал маань бидний мэддэг нэг 5 цул 6 сав эргэтэн гэж ярьдаг шүү дээ тий. Цэжний хөндөй болон хевлийн хөндөд байгаа бүхэл эргэтнүүдэд дотоод ийм массаж маягийн тий зүйл болж байдаг. Өөрөөр хэлбэл тэр дотор эргэтнүүдийн бүхэл үйл ажиллагаанд нь нэмэртэй ийм иллэг маягийн тийм үйлчлэгээ үзүүлдэг байх нь. Тийм учраас хевлийн амьсгал хийж их хэрэгтэй. Бас хитрхийн тийм хүчтэйгээр тий амьсгалж болохгүй. Бид бол өдөр тутам амьсгалдаг энэ амьсгалын талаар ярьж байгаа шүү. Тэгэхээр яг амьсгалын дасгал тодорхой хэмжээгээр тэр нөө Wim Hof-ийн амьсгалын дасгал ч юм уу өөр зорилготой өөр чиглэлээр хийж байгаа амьсгалын дасгал бол өөр шүү. Зүгээр өдөр тутам шөнө унтаа ч юм уу те ингээд хөвшиж сурах хэвээр өөртөө дадуулах хэвээр амьсгалын хим хэмжээ нь ойролцоогоор нэг 5 секунд амьсгалаа аваад ямар ч пауз авахгүйгээр нэгсэндээ тийм амьсгалаа түгжих тийм юу хийхгүйгээр төгчгүйгээр буцаагаад 5 секундын турш амьсгалаа гаргах те. Ер нь хэдэн секунд амьсгалаа авч ийн тэр хэмжээгээр буцаад гаргахад энэ бол яг хамгийн хэвийн гэж тооцогдно байна. Тэгээ яг энтгийн янз янзын тэр амьсгалын дасгалуудыг яхад за 4 секунд амьсгалаа аваад 7 секунд амьсгалаа түгжээд буцаад 8 секунд амьсгалаа тэ гаргана гэдэг ч юм уу. Ийм янз янзын юмнууд байдаг юм байна. Мөн бокс бридинг буюу одоо ийм бокс амьсгалын дасгал хэмнэл бас юм байдаг юм байна. Тэр нь яадаг вэ гэхээр 5 секунд амьсгалаа аваад 5 секунд түгжээд 5 секунд буцаж амьсгалаа гаргаад дахиж 5 секунд түгжээд гэдэг ч юм уу. Яг ийм нэг дөрвөлжин хэлбэртэй. Энэ бол 4 секундээрч байх нь байна. 5 секундээрч байдаг юм байна. 6 гэх мэтлэнгээр янз бүрс байж болдго юм байна. Зүгээр бид нэр өдөр тутам хэвийн байх үедээ хийх ёстой амьсгал маань зүгээр өөрийнхөө мэдрэмжээр те мэдээж том уушигтай уушигны багтаамжтай юм бол амьсгалыг удаанаар аавна те уушны багтаамж багтай хүн бол богинохон хугацаанд уушиг нь дүүрчих боломжтой. Тэгэхээр өөрийнхөө мэдрэмжээр айжуухан зөвхөн хамраараа те хамраараа амьсгалаа аваад буцаагаад гарахтаа мөн хамраараа яг амьсгал тэр ямар хугацаанд авч ийн яг тэр хугацаантайгаа ойролцоо хэмжээгээр буцааж гаргаад ингээд амьсгалаа сурчвал энэ маань бидний бие махбод маань автоматар тэр стрессийн гормоосоо гараад яг хэвийн тайван амгалан парасимпатик тэр бие даасан мэдрэлийн тэр горим руу орох ийм боломжтой. Энийг бол бид амьсгалаараа удирдаад явах боломжтой байна. Ингэж чадсанараа бид мэдээж тэ дотоод сэтгэл санааны байдал эрүүл мэндийн байдал бүх зүйлдээ шууд нөлөөлөх юм боломжтой болчихж байгаа юм байна шүү. Тийм учраас амьсгалдаа анхаарах ёстой болж таарж байна. За өөр чин хэлэхээр ярьсан буюу ярихаар бодож төлөвлөж байсан зүйлүүдээс маань үлдсэн юм юу вэ гэхээр хамраар амьсгалах үед хүн 50 байх нь тэгээ бие махбод байна. Яг хэвийн дотоод бодисын солилцоо тэр дааврын тэнцвэртэй байдал зэрэг нь яг хэвийн байд юм байна.
Тэгээд зөвхөн хамраар амьсгалж байгаа үед л одоо тэр нитрик оксид буюу азотын эсэл маань ялгардаг учраас бидний дархлаа хамгийн сайн байж чаддаг юм байна. За тэр нитрик оксид энэ нь бол нас ахихын хэрээр багасдаг. Гэхдээ хүн амьсгалаа удирдаад юу гэдгийг эрүүл зөв амьсгалаад ингээд байгаад чадах юм бол хэдийгээр нас агсан ч гэсэн эрүүл мэндийн байдал, дархлааны систем хэвийн хүчтэй байх боломж байдаг юм байна. Яг хэвийн байгаад их юм байна. За нэг иймэрхүү юмнууд ерөнхийдөө эхний ээлжинд уншиж сонссон зүйлүүдэд та бүхэнд хүргэлээ. Тэгээ энэ сэдв бол хангалттай том сэдв юм байна. Тэгээ та бүхэн маань өөрсдөө тийм мэдээллүүд олж үзээрэй. Тэгээ энэ мэдээлэл маань ямар нэгэн байдлаар та нарт хэрэгтэй энэ энэ чинь нэр хэрэгтэй юм байна шүү гэж бодож байгаа бол бас ойр дотныхондоо сонирхуулаарай. Дээрэс нь өөрсдөө энэ тал дээр мэдээлэл аваад илүү их сурч мэдээд эрүүл амьсгалыг өөртөө ингээ хэвшүүлж үзэх юм бол тэгээд дараа нь үр хүүхдүүдтэй бас энэ тал дээр анхаарад ингээд явах хэрэгтэй шүү гэж та бүхэнд хэлье. Тэгээ нийтээрээ зөв амьсгалдаг тийм ээ. Хэвийн уур одоо бухимдал байхгүй, энгийн сайхан тайван амгалан болж чадах юм бол энэ маань тэр чигээрэл тэр хэрээрэл одоо юу гэдгийг нийгэмд байна бас тайван байх ийм нөхцөлийг бас тодорхой хэмжээгээр тийм байдалд хүргэнэ гэж бодож байгаа учраас энэ мэдээллийг аль болохоор бид нэр илүү чухалчилж авч үзээд олон хүнд түгээгээрэй гэж хэлье да. За бүгдээр нь баярлалаа. Дараагийн бичлэгээр би Wim Hof-ийн амьсгалын дасгалын талаар жоохон тайлбар хийе гэсэн бодолтой байгаа.